Шинэ сар талалсан хаврын тэргүүн сарын дундуур Монгол Алтай нурууны мөнгөн дуулга мөн чиг үсгэлэнтэй. Өндөр улсын сүр бараа нь өргөөд авсан мэд. Наран дойрхон сүмбэр оройн наашлаж нэг цаашлаж нэг удамтна. Говь Алтай аймгийн халиун сум Монгол Алтай нурууны салаа салбар болох хар азраг хантайшрын нуруугаар хүрээлэгдэн оршдог. Говь хангай хосолсон энэ нутагт малчид өвөлдөө малаа уулсын нөмөр зундаан ус ногооны гарцтай тал газраа хариулна. Өнгөрсөн 100 Говь Алтай аймгийн нийт нутгаар зуншлаг тааруу байсан ч өвлийг цас зудны бэрхшээлгүй хүндрэл багтай давжээ. Харин хаврын ихэнх сард их хэмжээний цас унаж нутгийн нийт хэсэг цасан бүрхүүлтэй болсон байна. Их цасан дороос мал идэж тижээлэн олж идэхэд хэцүү ч хавар эрт ногоотой залгандаа гэж малчид ярина. Бид Говь Алтай аймгийн халиун сумын Чацран баг Бурхан буудаа уулын үрт өвлжиж байгаа ах トゥ аврах малчидтай хөөрөлдлөө. Мал малгааны арга туршлагыг одоо эцэг өвгдөөс үйлж яваад одоо хүртэл малаа манлаад малынхаа гисүүн хүртэл энэ Бурхан буудаа уул хараазрын руу хантаа ширэн гэтэл оюундийнхаа хайрхан энтмээрийнхнийхээ гисүүн өдийг хүртэл явж янда. Тэг хөвчлөлийн үеэр марах 1992 онд хөдөө гарч ирсэн. Тэгээ би 93 онд 8 төгсөөд аав ээж ахтайгаа одоо мал малж жагаад одоо мал малсаас хойш 26 жил болж байна. Манай аав одоо тийм малд их хайртай, тийм малд их бид үгдийг одоо малын зэрэгтэй ажилласан хүн байсан. Тэгээ энэ нутгийг бас төвшүүлж тасгаж ойртуулж өгсөн аав ээж минь бас буй юм. Аав маань энэ хэдэн малтай хүн ууланд ер нь зүтгэж төхөөд очсон хүн бол энэ гэжээж биш нэг 5 малын зах үлддэг гэж бид үгдэд энэ урд нормт гэж үлжөө үндсэндээ анх айл үлжөө гэж хатан үлжөө авчихсан. Олон жил айл үлжлгүй байж байгаа. Тэгэл тэрний цагаас ажил мал ах маллаад аавтайгаа хөдөө гэж бас аваа гэдэн дэл маллаа. Тэгээд өргөх тусгаарлаа. Энэ лантлага гэж үлжэн дээр үлжээ. Лантлага гэж үлжээчдээ бас энэ үхэндээ бас 100 гаруй жилийн настай үлжээ ингэж ярьдсан билийн хойчвол 72 нас хүрлээ. Улс болоод хувийн гөвшилд яг нэг 56 жил ажиллаа. Энэ нутаг усны минь бас ах トゥ тус тэмээл одоо эдийзэрч явж байна. Малчид хөдөлмөрийнхөө үр шимийг хизээж ганц миний ажил, миний зүтгэл гэж хэлдэггүй. Нутаг ус ард түмний буян малын хишиг гэж залбирна. Тэнгэр газраан аргадаж, уул усаан шүтэж амьдрдаг нүүдэлчин ардын үг юм да. Хэдий чинээ нутаг усаан аргадна, төдий чинээ өгөөж буйнаан хайрладагч гэж хэлж болно. Сүү цагаан эдийн боловсруулахаас эхлээд адуу малаан хөнгөлөх, эмнэг хангал сургах, өвчин эмгэгийн ангааж имчлэх, цаг агаар тандах, хадлан хижээл бэлтгэх, ашиг орлогоон тооцоолох гээд төм бөмбөн ажлыг бие даан гүйцэтгэдэг олон мэрэгжлийн эзэн бол малчин юм. Твиндээс нэг 50 хэдэн километр нүүж одоо хаваржаан дараа шти. Эрэхтэй бас нэг 100 оноо эрдийн үйлжин дээр. Утгатаа бас нэг 100 оноо очт юм да. Манай хаваржаас овоо холхно. 100 зуслан тэгэл айл гайгуу шиг газар ногоо гартдаг. Тиймэрхүү газраа тусна штэ одоо. Арлууч хэл бас ордын манайхан ч бас тэгэл одоо манай гэж одоо 20 хэдэн жил арлуу бас туссан бас. Манайч одоо тэгэл 100 болохдоо зөв юу штэ. Энэ саалын цаг эхлэхдээ зөвчл аймаг руу ороод 9 болгийнхаа одоо аймгийнхаа төвийн одоо хүмүүсийг бас өөрийнхөө одоо нэг саалынхаа ямааг саагаад сүүгээд борлуулаад тэд өөртөө ашигтай тэгэл тэд 9 болгийнхаа зөв тарга цагаа идэ тэгэл өсүүгээ бас оруулж тэднэрт өвчлөн штэ бас. Залхуу хүн завагтай махандаан хүрч чаддаггүй гэдэг үг байдаг. Малчин хүн энэ л аюулыг давж чадвал мал сүргэн өсгөн хүний зэрэгтэй амьдарч болдог гэдгийг тэд харуулж явна. Сайн ажиллаж сайхан амьдрахын үлгэр дуурайлыг үзүүлж байгаа малчдын эцэг өвгдөн ч бас удмын сайн малчид байж. Чацран багийн малчин Динсмагай 1954 онд ээжигийн улсын хамгийн сайн малчин цол тэмдгээр шагнуулж байх үеийн дурсамжаасаа ийхүү хуваалцлаа. 54 онд болж исэн манай ээж улсын сайн малчин. Дичингийн намсраа гэдэг хүн байсан. Би ч одоо тэгэхэд 16 настай л байсан баг.
Та тэгэхээр бас тэр үед нэлээд тоноор үлжсэн байна. Би тоноор хөвшөхэн анаар үлдээ. Нийтрийн бол тэгэл та таны нэг Би өдөр хонд явна. Нөө малчингууд чуу урилгаар авчихсан отор. Улаанбаатар. Тэгэл ээж явж ирсэн. Намар яваад одоо үйл ирж ирсэн санагдаад байгаа. Ихэд удсан шиг байх юм. 54 он гэдэг чинь нэлээд Дээр үе. 65 жил явна. Би чи 16 баттай байсан санагдав. 16 баттай. Тэр үед одоо тэмдэг байдгүй. байгаль одоо Байгаль тийм Алтан гац шүү дээ. алтан гацын цаад тэр ягаад Монгол улсын Отонгон зүгэл тийч шанганд их өгчээсэн. Тэмээнд ачиж аваад ирж ирсэн. Наран дараа ирж байгаа. Ивтэг цагаар байсан. Дээр үе нэг булгаар байсан. Күжээр. Тэгээ сарс байсан. Байхгүй. Эмэгтэй хүн юуд хэргэлдэг өгд ирчихсэн. Альчуур тэгээ шүүр самнаас авахгүй бол бүх юм ирчихсэн. Тэнзэн ташуур дуран нүдний шил тийм ашаагнж ийсэн тэр үед. Ах トゥ 3 аврагын үлжөө бурхан будаа хэмээх буянтай сайхан нутаг. Энд зундаан ургамал өндөр ургаж өвөлдөөн цас баг ундаг. Тиймдэн ч зууд болоход энэ уулын өврөөс хитэн малтайгаан үлддэг дээ гэж хөгшчүүлэрнэ. би одоо 2014 онд түүний дараа манай нагцах одоо энэ бандрагчийн мулчгээж хүн маань 2015 онд миний төрсөндөө болох одоо цагааны мөнгөт маань одоо 2018 онд Монгол улсын сайн малчин хин алдар нэр хүндийг аваад одоо буудаа уулын их гэрэлсэн чандмалсан 3 авраг одоо ах トゥ нагцтайгаа дүүтэйгээ ингээд ажидэрж амьдран сууж байна да. Сайн өвөлжөө хавар жаатай байх нь малаан онд оруулахад их нөмөр нөөлөг болдог. Малчдын хөдөлмөрийг ч хөнгөвчлөн. Дунд эдэш дулаан хэвтэртэй өвлийг үнтэй давсан гүү бариач багийн малчин Аршаан ямын өвөлжөөнд саатлаа. Аршаан ям бас л эцэг өвгдийнхэн малч удмыг үргэлжлүүлж хишиг буйны дааж ява аймгийн сайн малчаа. Энэ өвөлжөөг бол 75 онд 100 залуучуудын нам гişүүд залуучуудын югаар энэ ашааг барьсан юм байл. Дээвэртээ сайхан бүтөө дээвэртээ ашаа бариад. Тэгээд 76 онд манай намын гişүн байж байгаа хүлээж авсан. 76 онд эргүүлдэг удаа гаргаад тэгээд удагтай болоо. Тэгээд манай аав үржээд аав хариулж исэн тэр туршлагаар тэгээд хариулаад дулаан дээр хариулаад гүйтэн дээр өөрийнхөө бэлчээр хариулаад малч тэгэл өсгөөл олон ч жил малан боллоо. Сайхан ч онд ордын. Дулаах сайхан газар л да энэ бол. Манай энэ өвлчөө дээр энэ жил нэг 1500-600-аад мал онд орж байгаа юм. Бог мал нь. Тэгээд бас хажуугаар нь бод байгаа л да. Бод онд орж байгаа энэ хатандаа гаргаал талдаа яваа тэгэл. Энэ жил нэг гарц жоохон муутай болохтар жоохон эдшин моолаа. Тэгэхээр хавар болохтар ингээ жоохон цаасаараа жоохон шуураад байна. Өвдөө бас хүүтэрсэн. Гэхдээ дулааны хадч гайгүй ш тэр нэлэггүй дээр. Дулаах сайх. Зарим нь тэжих арга хэмжээ аав тэгэл. Зарим нь дастаж хариулж байна. Хар азаргын нурууны өвөр хоолойд хаврын өр орсон хэдий ч талын жавар тасгийн бүйтэн. Нар налайхаар хамгийн түрүүнд энэ хоолойд идэж ургамалтай золгоно. Шаргын говийн урд үзүүр олон булгийн гол. Намар цагт шаргалтан халиурч. Газрын гарц сайн жил морьтой тэмээтэй хүн дотор нь явж байхад үзэгдэхгүй шахам. Зэгс хадлан дэрс заг ургаж байсан түүхтэй. Одоо ч сумынхан хадлан тижээлийн гол бүс. Олон булаг тэмээний нутаг. Монгол улсын хөдөлмөрийн баатар тэмээчин үрчгэрийн өсгөж үржүүлсэн хүрэн улаан тэмээд шарга халиуны говийг бүрхэж байсан гэдэг. Анх 1930 онд Баян сум нэртэй суурин тавигдж байсан өдгөөгийн олон булагт 70 жилийн түүхтэй бага сургууль байдгийн. Энд малчдын 30 гаруй хүүхэд суралцдаг. Сургуультай суурин газрын амьдрал хизээч хэл тогц хэлгааны хэрэгцээ байнга дутагдж гэрэл чийдэнгийн мөрөөсөл болно.
Тэгвэл олон булгийнхны олон жил мөрөөдсөн хүсэл өнөөдөр биелэлэн олж тэд багтаан гэрэл цахилгаантай боллоо. Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн 730 сая төгрөгийн төсөв төртөг бүхий Говь Алтай аймгийн Олон булаг сумыг цахилгаан эрчим хүчээр тэжээх зориулт бүхий 28.1 км 15 кВт-ийн агаарын шугам 100 кВ-гийн хүчин чадал бүхий агаарын дэд станцыг бол хүлээн авах улсын комиссийн бүрэлдэхүүн ирж ажиллаа. За тус ажлыг бол Эдэртэс компани бол ажлын зургийн дагуу бол бүрэн хийж гүйцэтгсэн байна. Ингээд улсын комиссар бол байнгын ашиглалтанд авах бол шийдвэрийг гаргаад байна. Манай багт одоо ингээд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24 тогтой бас тог цахилгаантай болж байна. Одоо гэрэл цахилгаан, зам дагж хөгжил гэдэг шиг мөн гэрэл цахилгаантай улсантай холбогдуулаад энэ манай баг хөгжнөө гэж бас бид бүхэн ч гэсэн маш итгэл дүүрэн байна манай багийн хамт олон. 2010 оноос олон булаг багийг эрчим хүчтэй болгох санал санаачлаг ажил хэрэг болж явсаар Улсын их хурлын гишүүн Арднаас эдийн дэмжлэгтэйгээр 2018-аас 2019 онд хийгдэх эрчим хүчний сайдын багцаас 710 гаруй сая төгрөгийн өртөгтэйгээр эрчим хүчний их үүсвэрийг тавьжээ. Говь Алтай аймгийн 3 баг бол эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон байгаа. Айлууны олон булаг чандамныг хүрхрээ. Дээрээс нь нарны сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээр бол Тонхил сумын Алтан соён багууд холбогдсон. 19 онд бид эрчим хүчний асуудлаар бол сумуудын аймагуудын аймгийн хэмжээнд бол томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэн. Баян тоорой эрчим хүчний нэгдсэн сүлжээг барьж байгуулна. Түүнээс гадна Завхнаас аймгийн төв рүү татах 110 кВт-ийн өргөх төгслийн шугам бол 7.9 тэрбум төгрөгийн хөрөнгө тавигдсан байгаа. Энэ ажил эхэлнэ. Алтай сумын салхин болон нарны эрчим хүч ашигласан юм хоссон эрчим хүчний системийн ажил бол хийгдэж эхэлнэ. Говь Алтай аймгийн тухайд гэвэл эрчим хүчний асуудал 2 МВт-ийн дутагдaltaй явдаг. Нийт 28 МВт-ийн хэрэгцээ байдаг. Энэ аймгийн төв рүү татах 110 кВт-ийн шугамын өргөтгөл хийгдснээр бол аймаг болон сумуудад бол томоохон хэмжээний үйлдвэрүүдийг барих ийм хэрэгцээ шаардлага бидэнд байгаа. Энэ хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний эрчим хүчний дэд бүтцээ бол бид нар ингээд бүрэн шийдэж байгаа. Энэ 19 он болоод 20 онд бол Говь Алтай аймгийн тухайд эрчим хүч бол асуудал биш болно гэж харж энэ бүх хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Энэ 2 жилийн хугацаанд нийтдээ бол 18.9 тэрбум орчим төгрөгийн Алтай сумын сэргээгдэх эрчим хүчний тухайд гэвэл 7.3 сая Америк долларын хэмжээний ийм хөрөнгө оруулалтууд хийгдэн. Нийтдээ бол 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний асуудлыг бид бүрэн шийдэж байгаа. Энэ олон булаг баг маань бага сургуультай, хүн эмнэлгийн салбартай бага цэцэрлэг ажилдаг. Тийм учраас бид нараас олон жил энэ багийн төвийг тогтой цахилгаантай болгох талаар хөөцөлдөж ярьж ингэж байсан. Тэгээ энэ ажил маань биелээ болж өнөөдөр энэ сайхан тогтой болж байна. Тэгээ энэ ажлыг бас энэ сэтгэл гаргаж гүн тусалж өгсөн улсын хурлын гишүүн Арднаас ерөнхийдөө хүрэлцэх аймаг сумын удирдлагууд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нартай бас баярлж талархаж байгаа илэрхийлж байна. Олон булаг баг сумаасаа 50 км, аймгаасаа мөн 70 км-ийн зайтай оршдог. Багийн ихэнх иргэд нь сум гэхээсээ аймгаан бараадаж тэнд хүүхдүүдийн сургуульд сурвана. Харин олон булгийн сургуульд нутгаан сахиж малаа маллаж буй малчдын хүүхдүүд сурдаг. Олон булгийн баг сургуульд ингээд ажлын байр байна. Тийшээ ингээд аймгийн боловсрол соёлын газраас намайг тамилсан. Яг ийм хөдөөний орчинд байдаг гэдгийг бол төсөөлж байгаагүй. Тэг гэтэл би энд ингээд ирээд өглөө насаад харсан чинь хөдөө байсан. Тэгээд би их л гайхаж байлаа. Тэгээд ер нь энд ингээд ажиллаж амьдрахад жоохон нөхцөл байдлын хувьд бол жоохон хүндрэлтэй санагдчихсэн. Тэгээд одоо бол би 4 жил болж энэ ажиллаад энд. Энэ ямар дүрс вэ? Дугуй дүрс вэ? Энэ тэгвэл ямар дүрс юу, хээв юу? Тэгэж нэмэг тэмдэг гэж шууд хэлжсэн тийм ээ. Нэг ангид ганц хүүхэд суугаад хичээл заалгаж байгаа нь гайхшрал төрүүлэхүйц. Үргүй зардал үн мөнгө урсаж буй мэт боловч үнэндээ нэг хүний эрх хөндөгдвөл 1000 хүний эрх хөндөгддөг гэдгийн үлгэрээр манай улс хүүхдийн сурах эрхийг ханган ажиллаж чадаж байгаагийн нэг тод жишээ.
цөөхөн хүүхдтэй ажиллахад ер нь нэг бол яг хүүхд дээрээ тулж ажилдаг. Гэхдээ бусад сургуулийг бодоход цөөхөн болохоор нөгөө хүүхдүүдийн арай өрсөлдөх чадвар нь муу байдаг, дутмаг байдаг. За тэгээ бид хэдийн алс за олон болгохт баг болохоор тэдний чинь нөгөө интернет мэдээлэл байдаг болохоор тэрнээс их хоцронго байдаг. Тэр бус агуудын сургуулийг бодоход манайх бол ер нь ингээд нөгөө мал аж ахуй ингээ хөдөөтэйгөө их ойрхон байдаг. Хагас бүтэн сайнд бол нөгөө аймгийн төвийн хүүхдүүд бол тэндээ байрандаа амарч хахад манай сургуулийн хүүхдүүд бол яг нөгөө гэр орондоо очиж ээж авдаа тусалдаг. Багийн сургууль ангидаан зуух галалдаг, гадуур хувцастайгаан хичээлдэн суудаг гэд өнгөрсөн зууны дүр төрх өнөөч хിവэрэ. Дээд боловсралтай багш нар дэлхий байтугай дэрэгдэх сумынхаа ч хөгжлөөс хоцорч байгаагаан ярих нь гомдол биш. Харин ч хөдөөгийн малчны хүүхэд бүрт боловсролыг чанартай сайн хүргэхэд сэтгэл нь зовниж зүтгэл гаргаж байгаагийн илэрэлгэлтэй. Ажиллаж байгаа хооронд бас янз янзын асуудал их гарнаа. Одоо интернет тоггүй тэгээд цахим мэдээлэл их багтай байдаг учраас би тэгэхэд одоо манай сургуульд гэхэд чинь заалгүй. За энд бол ямар ч байсан бид нар бол одоо ингээд төрийн ажлыг бол тасралтгүйгээр тийм ээ ямар ч юмд одоо шантралгүйгээр ингэж үүрч явдаг. Байгаа юм биш би өөрөө нэгсэн юм чийсэл явж байгаа юм гэж бидгээ тамаа гадаг мотоо за даалгавруудаа хийж гэнэ үү? Юу хийж гэж? За намаа шаа даалгавраа. Манай сургууль байрын багшийн оронтой байхгүй. Тэгээд багш нар болохоор орой 7 цагаас 9 цаг хүртэл байрандаа ингээ ирж иж байрныхаа хүүхдээ хардаг. Одоо ус тасанд нь оруулна тийм ээ урагдаж юу асан хувцсыг орхиос өксүүлээд бид нар бол маш их тийм сэтгэл гаргаж ажилтдаг. Тэгээд ер нь бол сүүлийн үед энэ сургууль маань бас одоо өршиж дэвжих магадлал өндөр байгаа. Яагаад гэх юм бол одоо шинэ төгссөн залуучууд бол зоригтой байж ажлыг сайн хийж байгаа. Монгол улсын ерөнхий сайд асан Пүнцгийн Жасрай, Монгол улсын Батлан хамгаалахын сайд асан Тэслэгч генерал Шагалын Жаданбаа нарын төрөн гарсан энэ сургууль өдгөө малчин ардын хүүхдэд тасралтгүй 70 жил боловсролын үйлчилгээг хүргэж байна. Багш нөгөө самар дээр ойлгохгүй юм зааж өгөхөр бид аим сайн анхаардаг. Тэгээд багш нөгөө нэг бид нарыг зааж өгсөн юмыг бид нар сайн анхаарч байгаа хэрэгтэй бидний нөгөө хийж байгаа багш үзүүлдэг шүү дээ. Тэгээд багш нэгч бидний тэгээд нэгч алдаа авдаг. Манай сургууль ганцхан эмэгтэйг өгдөг. Тэр нь би. Бид нар бүгдөө охиноо хүндэлдэг. Эмэгтэй нээж хүмүүхайт. Өмнө манай зөндөө олон охин байсан л тэгээд бусд нь аймаг л шилжиж яваад гэсэн. Энэ асаа тэгээ. Хөлгөний сумайл дүрцэг нэг сон яд юм гой амьдралдаг байж нэг утаагийн уулруу ширэг усавчиргаа явж тэр ширэг цуглуулахад амархаар суудал хадгүйн чад бэр маань өмнө нөгөө хүнд тог байхгүй л хэвээр нөгөө бүдэг гэрэлтэй байсан. Тэгээ одоо тог ирэхдээ амар гоё тод гэрэлтэй. Манай багт өнөөдөр тог орж ирсэн. Тэгээд би гоё уцаа тоглоё гэж хэлдэг. Одон мөрний намраар очиж нэг үзээр ааны юм шиг хоцсон хурмын найраад юм. Анаас усан мөрдийн хурдны найраад юм. Орсон гарсан бүхэн дуутай найраад юм. Онгодыг минь хөгжсөн тэр нүдгийг олон бүлгийн намар гэдэг юм аа. Миний мөрөөдөл бол том болоод энэ бага бүр том болгоо. Одоо энд нь ингээд сургууль гэж бүр том давхар сургууль бариад тэгээд цэцэрлэг гэж шинэ соёлын төв гэж бас барина бүр томыг. Тэгээд энэ тоглоомынхоо талбайд зөндөө олон тоглоом тавьж хүүхдүүдийг тоглоул. Тэгээд юуны номын сан гэж нэг юм юу нэг барилга бариад тэгээд тэрэн дотроо зөндөө олон төрлийн ном тавь. Хүүгийн мөрөөдөл биелэж номын сантай давхар сургуультай болох цаг удахгүй. Өнөөдөр цахилгаан ирж тод гэрэл асдаг болсон. Маргааш хөгжил ирж тодоос тод гэрэл асах болно.